За энэ нэг ийм сайхан бүтээгдэхүүн бас л нөгөө цагаан морьтой. Тэгээ энэ одоо бид нар ингээд өвсийг, сүрлийг, за овёос будаа гэд малын тижэл ингээд дангаар нөхөр одоо бас нэг тийм малд нэг тийм зарим малдын тохиромжгүй энэ байгаа. Тэрийг бүгдийг одоо хийгээд будаа одоо овёос сүрэлтэй ч юм уу, за эсвэл өвстэй ч юм уу, за эсвэл давс хужир эднийг бүгдийг сайхан хийгээд үл цэцэн бүтээгдэхүүн одоо хорголжин маягийн болж гарч ирэх хүчит тижээд болно. За тэрнээс гадна одоо жишээ нь би за 1000 боодол өвс өгдөг байлаа гэхэд надад зөвхөн 300 боодол өвс за нэг ганц нэг тонн хэвийг одоо юу байдیں будаахтай байхад би үлээрөөсөө яг тэр 1000 боодлыг өвлийн одоо 3-4 сар өгөх юмыг өөр 300 боодол өвсийг л одоо нэг тодорхой хэмжээний ганц нэг тонн хэвийг будаатай холиод өгөхөд өвлжин малаа хүч тижээлэр тижээгээд жишээ нь одоо үнээс ааж явах юм бол үнэн цүү ороод унахтай гүү явах юм бол гүүн цүү ороод гэд ингээд ерөөс хүч тижээлийн ашиг шимчин бол тэр агуулга уураг муураг агууламжаараа мал тижээл болж байгаа нь ерөөсөө тэр намрын цагт л одоо намар сүл тасрахтал энэ тижээлийг хөгдвөл тэгэл хавар бол ерөөс тэгэл намрынхаа даргатай л уулзна гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас нэгдүгээрт мөнгө хэмнэн. За дээр нь тэр ариун тижээл үүснэ хэрэг байхгүй. За тэгээд дээрэс нь өөрөө гар аргаар одоо ингээд миний эндээс бол цагт 800 кг гэж байгаа. Гэхдээ би энийг тийм зогсоо цаг ажиллахгүй шүү дээ. Зөөр боломжтой үедээ тэгээ 30 минут 40 минут ажиллаа нэг 5-10 шуудаа аваад тавьчих тэр чинь өчнөө хоног одоо үхэр адуу тэгээд бог мал өгнө. Тэгэхээр тэр тижээлий чинь бол тэгж өвс одоо задгаа өвс өгсөн шиг тэгж ариун машинаар өгөхгүй шүү дээ. Тэгэхээр бол энэ маш эдийн засгийн хэмнэлттэй нэгдүгээр, хоёрдугаар малдаа маш өндөр ашиг шин. Энэ социализмын үед дарш гэж юм хийдэг байсан. Одоо яг тэрнтэй л адилхан тийм одоо хүч тижэл гар аргаар бэлддэг тийм юу байгаа аахгүй төхөөрөмж. Тэгэхээр энэ бол ер нь бол ямар ч хүнд эдийн засгийн үр өгөөжтэй малаан таргалуулах одоо маш өндөр тийм одоо технологиор гэсэн үг. Энэ техникийн тусламжтайгаар. Тэгээ энэ бол ер нь бол яг манайханд одоо маш хэрэгтэй одоо энэ гантай ажил, зодтой ажил зөндөө их болдог болсон байна. Тэгэхээр энд бол одоо овор багтай, баг тижээлээр малаа сайн тижих тийм сайн талтай тийм юу байна. Тоног төхөөрөмж байна. Энгийн одоо хөдөө орон нутгад бүр одоо алс бүглүү байдаг улсуудад одоо ингээд энэ чинь тог орохгүй жоохон бензин хийгээл тэр бензинээрээ энд бүр өчнөө тижээл ингээд боловсруулчих. За дээрэс нь энэ төхөөрөмжний энэ одоо энэ хэсгүүд нь бол дан ган төмөр орсон байдаг. Тэгэхээр энэ бол хагарч гэмтэх юм. Манай төрүүлд нь орж ирсэн одоо бас өөр газрын ийм бүтээгдэхүүн ижлэх бүтээгдэхүүн. Тэд нар болохоор цайр маараар хийцэн. Тэд ширм мэрэм. Тэгээд тэд нар хагардаг эдлэгээний ая даадаг. Энэ бол эдлэгээний ая даах маш тийм чадaltaй. За би түрүүн тижээл гэж ярьлаа. Тижээлээс гадна бас малын одоо энэ өтөг бууцыг сайхан энд хийгээд бас ингээд машинтахаар түлш болж гарч идэг. Шахмал түлш. Тэгэхээр шахмал түлш чинь юу гэхээр хөдөөний улсууд одоо мод юу багтай түлш багтай газрын улсууд зүгээр малынхаа басыг энэгээр шахмал болгоод гаргахад нүүрсний дайны илч инерхтэй байхаар ийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө манай энэ бүтээгдэхүүн цаг үе өнгөрөх тусам таныг халуун дулаан байлгана, мөнгө төгрөгийн чи хэмнэн, малын чин тарган байлгана гэх хөө энэ яриад байвал маш олон сайн талын юутай тийм бүтээгдэхүүн байгаа байхгүй.